Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ нэгэн маш харамсалтай, сэтгэл өвдгөм нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Гавин Питерсон нь 2012 оны 1-р сарын 15-нд Юта мужийн Огден хотод Шейн Питерсон болон Мелани Петерсон нарын хүү болон мэндэлсэн. Гавины хувьд тэрээр айлын баг хүү болон мэндэлсэн ба дээрээ Тайлер хэмээх нэг ахтай, мөн Мелани хэмээх нэг эгчтэй. Гавины аав ээж хоёр болох Шейн, Мелани хоёр 20 гаруй жил хамтдаа амьдарсан боловч Гавиныг түрүүд удаагүй байх үед салцгаахаар шийдэн хоёр тийш болцгоосон. Шейн, Мелани хоёр яг яагаад салсан тухай бол тодорхой мэдээлэл байдгүй юм бэлээ. Гэхдээ Меланигийн хувьд тэрээр мансууруулах бодисны хамааралтай байсан. Эргэн тойрных нь хүмүүс тэдний салсан шалтгааныг Меланигийн мансууруулах бодисны хамааралтай холбон тайлбарладаг. За Шейн Меланигаас салсныхаа дараа удалгүй Никол Скотт гэх эмэгтэйтэй дахин гэрэлсэн. Яг тухайн үед бол Шейн Мелани хоёр 3 хүүхдийнхээ асран хамгаалах эрхийг хуваан эзэмшижсэн. Хүүхдүүд 7 хоногийн 3 өдөр нь Шейн дээр, харин үлдсэн 4 өдөрт нь Меланитай хамт байдаг байсан. Гэтэл 2014 оны 8-р сард 2 нас 7 сартай Гавин хүү гудамжинд ямар ч харгалзах хөнгүүгээр ганцаараа алхаад явж байхад нь эргүүл хийж явсан цагдаагийн офицерууд таарсан байдаг. За ингээд мэдээж энэ юун жоохон 2 настай хүүхэд ганцаараа алхаад явж ийна гэд шалгаад үзтэл мэдээж Меланигийн мэдээлэл гарч ирсэн. Цагдаагийн офицерууд Меланигийн гэрийн хаягаар нь явж очиход Мелани гэртээ ганцаараа мансуурчихсан зочны өрөөнийх нь ширээн дээр марихуана гэх мансууруулах бодис дэлгээтэй байжсэн байгаа. За Юта мужид бол марихуана хуулаараа хориотой байдаг. Тиймээс Меланийг энэхүү үйлдэлээс нь болж 2014 оны 11-р сард шүүхтээр дуудан 100 цаг олон нийтийн ажил хийх, $600 торгуул төлөх, мансууруулах бодисны эсрэг эмчилгээнд албатан хүчээр явах гэх мэт шийдэглүүдийг оноосноос гадна 3 хүүхдийнх нь асрах эрхийг аавд нь буюу Шейнд бүрэн шилжүүлж өгсөн байдаг. Тэгэхээр Мелани хүүхдүүдийнхээ асрах эрхийг ч мөн бүрмөсөн алдсан гэсэн үг. Хэдийгээр Мелани мансууруулах бодисны хамааралтай байсан хэдий ч хүүхдүүдийнхээ асрах эрхийг буцааж авахын тулд өөрийн донтолцоотойгоо тэмцэж эхлэн 2015 онд 100 цаг хийх ёстой байсан олон нийтийн ажлаа хийж дуусган торгуулаач төлж 2015 оны 7-р сар гэхэд мансууруулах бодисны эсрэг курс эмчилгээгээ ч мөн дуусгаж чадсан. Гэхдээ шүүхээс Меланиг хүүхдүүдийнхээ асрах эрхийг буцааж авахыг нь бол зөвшөөрөөгүй. Мелани хэд хэдэн удаа шүүхэд өргөдөл гарган хүүхдүүдийнхээ асрах эрхийг буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч энэ хүсэлт болгоныхоо хариуд шүүхээс татгалзсан хариу авсан байдаг. За ингэж явсаар 2018 онд Мелани Шейнээс нэгэн зураг хүлээж авсан. Энэхүү зурвсандаа Шейн 6 настай Гавиныг Меланитай хамт амьдруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба Мелани ч мэдээж үүнийг нь дуртаяа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Шейн Мелани руу ийхүү зурвас биччихээд л өөр ямар ч үйлдэл хийгээгүй тэр талаар дахиж огт яриагүй байд юм байлээ. Харин үүний дараа 2019 оны 5-р сарын 27-нд Шейн охин Меланигоо Меланигийн гэрийн үүдэнд буулгаж үлдээчихэд шууд давхиад явчихсан. Бүр Меланитай ч уулзаагүй, юу ч хэлээгүй, хар цагаан үг дуугүй охиноо буулгачаад л давхиад явчихсан. Мелани маш удаан хугацааны дараа буюу бараг 4 жилийн дараа охиноо анх удаа харах үед охиных нь өвсөн сэгсээчихсэн, царай нь цонхигоод маш их турж идсэн байдалтай гэрийнх нь үүдэнд зогсож исэн. За охин Меланигоо ийм байдалтай гэрт нь ирснээр Мелани хүүхдүүдээ аав дээрээ аавынхаа шинэ эхнэртэй хамт амьдарч байх үедээ ямар их зовлон зүдгүүр туулж амьдарсаар ирсэн гэдгийг Меланигоос сонссон байдаг. За энэ дээр нэг зүйлийг хэлэхэд байн Мелани гэдэг ахаар та хэдийн толгой эргэж магадгүй. Мелани бол ээж нь, харин Мелани бол охин нь. Би аль болох нэрнүүдийг нь товч тодорхой дуудаад явахыг бодъё. За охин Меланигийнх нь ярьснаар бол хүүхдүүд Шейн, Никол хоёртой хамт амьдарч эхлээд эхний 2 жилдээ бүх зүйл энгийн байсан. Гэхдээ Никол байнга Мелани Гавин хоёрт өөрсдийнх нь ээж Меланиг муулан ярьж хорвоо дэлхий дээр бараг л Мелани шиг муу хүн байхгүй мэтээр тэдэнд ойлгуулдаг байсан байгаа. Ингэж явсаар 2018 он болж Мелани 13 нас хүрсэн бөгөөд
Мелони том болох тусмаа Меланитай ижилхэн харагдах болсон бөгөөд Никол Мелониг өдөр ирэх тусам ээжтэйгээ адилхан харагдах болсонд нь маш ихээр дургуутах болсон байдаг. За энэ үеэс л эхлэн Никол Шейн хоёрын аимшигтай хүчирхийлэл баг багаар эхэлсэн гэж хэлж болно. Эхэндээ Никол байнга Мелониг загнан шийтгэж байна гэх нэрээр утас болон ноутбукийг нь хураагаад өрөөнд нь олон цагаар түгждэг байсан бол удалгүй энэ нь улам даймжирч Мелонид гар хүрч зоддог болж эхэлсэн. Эхэндээ Мелониг Никол өрөөнд нь түгждэг байсан бол сүүлдээ бүр орон дээр нь хүлэх болсон. Үүгээрс зогсохгүй Никол Мелонигийн унтлагын өрөөнд хяналтын камер суйрлуулж Мелони хүлүүлсэн байх үедээ хэтэрхий их хөдлөөд тийжлээд байх юм бол үүнийг нь хяналтын камер дээрээсээ хараад Мелони дээр ирж хөөрхий орон дээрээ хүлээдэ байгаа охиныг тэлээгээр зоддог болсон. Николыг ийхүү галзуурч байх үед Шейн юу ч мэдээгүй байсан уу гэвэл ерөөсөө үгүй. Шейн болж байгаа бүх хүчирхийлэл, зодуур, тамлалыг зүгээр л хараад зогсож идэг байсан. Тэр байтугай зарим үед эхнэр Николтойгоо нэлэн хүүхдүүдээ хамтдаа зоддог байсан байгаа. За Мелони охин юу ч хийсэн бай эхлээд заавал Николоос зөвшөөрөл авах ёстой. Усанд орохдоо зөвшөөрөл авна, 0 орохдоо зөвшөөрөл авна, бүр үсээ самнахтай хүртэл Николоос зөвшөөрөл авах ёстой. Нэг удаа Мелони Николоос асуулгүй үсээ самнаж байхыг Никол харчхаад үүнд нь маш ихээр урлан Мелониг шийтгсэн ба шийтгэл нь охины үсийг нь хусах байсан. Зүгээр л үсээ самнасныхын төлөө энэ галзуу хүүхэн хөөрхий охины үсийг тэр чигт нь хусаж хайсан байгаа. Ер нь бол Шейн Никол хоёр Мелониг яг л гэрийнхээ зарц шиг үздэг байсан. Мелони өглөөнөөс орой хүртэл гэр цэвэрлэж, зүлэг янзуулж тэр гэрийн бүхэл ажлыг хийсээр орой болох үед Шейн Никол хоёр Мелонид дээр нь мастерт түрхсэн 2 зүсэм талах өгдөг байсан. Талхан дээр мастер түрхэж өгж байгаа ч гэсэн цаана учиртай Мелони багасаа л мастерт идэх дурггүй, иддэггүй хөхт байсан. Үүнийг нь мэдсэн Никол албаар талхан дээр мастер түрхээд оройн хоол болгож Мелонид өгдөг байсан нь энэ. За 2019 оны 3 дугаар сард Мелонигийн нэгэн найз нь Мелониг гэртээ маш их хүчирхийлэл донд амьдарч байгаа талаар сургуулийнхаа захиргаанд мэдээлсэн. Ингээд сургуулийн нийгмийн ажилтан болон бусад хэд хэдэн хүмүүс Мелонитай уулзсан ярилцаж найзынх нь ярьсан бүх зүйлс үнэн эсхийг асуусан байдаг. Мелони эхэндээ Шейн Никол хоёроос айн сургуулийнхаа ажилтнуудад юу ч хэлээгүй. Гэхдээ тэрээр баг багаар өөрийгөө нээн тэдэнд гэрт нь юу болоод байгаа талаар болон Шейн Никол хоёр охиныг хэрхэн дарамталж хүчирхийлэл донд амьдруулдаг талаар ярьж өгсөн. Мелонигийн энэхүү яриаг сонссон сургуулийн нийгмийн ажилтан гэр бүл хүүхэд хамгааллын төвтэй холбогдсон Мелоник гэртээ яг ямар хуу нөхцөл байдалд амьдарч байгаа талаар тэдэнд тайлбарлаж хэлсэн байдаг. Ингээд хүүхэд хамгааллын төвөөс энэхүү хүүхэд хүчирхийллийн хэрэг дээр хавтас тэрэгнэн Шейн Никол хоёртой холбогдсон уулзаж ярилцаад Мелоник Николтой хоёулахнаа гэртээ үлдэхийг нь хориглосон. За Мелонигийн эмээгийн гэр буюу Шейний ээжийнх нь гэр тэдний гэрээс холгүйхэн байдаг байсан бөгөөд Мелони хичээлээ тарчхаад шууд эмээ дээрээ очин Шейнийг гэртээ эргэж ирсний дараа л гэртээ ирэх болсон. Гэхдээ хүүхэд хамгааллын төвөөс гаргасан энэхүү шийдвэр нь маш их учир дутагдaltaй шийдвэр гэдэг нь бол тодорхой. Нэгдүгээр Шейн гэрт нь болоод байгаа хүчирхийллийн талаар бүгдийг мэдчихсэн. Бүр өөрөө хаяа гар бие оролцдог. Хоёрдугаард ердөө нэг худлаа үнэ арга хэмжээ авсан болоо л зүгээр ингээд орхичих нь хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст бүрэл муугаар нөлөөлөх боломжтой. Учир нь бусад хүмүүст өөрийнх нь талаар мэдээлсэн гэдгийг мэдсэн хүчирхийлэгчид улмал аимшигтай, улмал хэрцгий үйлдэлүүдийг гаргаж эхэлдэг. Яг л энэхүү жишгээр Никол бүр ч аимшигтай болж түүний шийтгэлүүд ч улмал хэрцгий болсон. За энэ үеэр Мелони гэрээсээ зүхтаж ээж дээрээ очих гэж оролдож байгаад шатхуун түгээх газар дээрээс Шейн Никол хоёрт баригдажсэн удаатай байлээ. Мелониг олж машин суулгасныхаа дараа Никол түүний хоолойг боож эхэлсэн ба энэ үед Мелони өөрийгөө ингээл үхэх юм байна хэмээн бодож исэн талаараа сүлд ярьсан байдаг. Үүгээр зогсохгүй Никол Мелоник гэртээ буцааж авчирсныхаа дараа түүнийг аимшигтайгаар зодож хүчирхийлсэн бөгөөд Мелонигийн хүзүү, нүүр, хөл гар гээд хаа сайгүй хөхөрч хавцсан байсан тул 2-7 хоногийн турш сургуульд нь явуулаагүй. Энэхүү 2-7 хоногийн хугацаанд Мелони яг л зарт шиг тэр гэрийн бүх зүйлсийг хийж ихэвчлэн Шейн Никол хоёрын
байшингийнх нь арт талын цэцэрлэг дээр нь ажиллаж өнгөрөөсөн байдаг. За ингээд 2019 оны 5 дугаар сарын 27-нд Мелони гадаа зүлэг усалж агаад ус шүршдэг шүршигчийг нь санамсаргүй эвдэлчихсэн. Энэ үед бол Никол гэртээ унтчихсэн юм байлээ. Харин Шейн Мелониг шүршигчийг эвдэлсэн гэдгийг сонсоод машин цуу явж шин шүршигч авъя хэмээн тэд хамтдаа хөдөлцгөөсөн. За энэ үед Никол өөрийг нь шүршигчийг эвдэлсэн гэдгийг мэдээд яах бол хэмээн бодсон Мелони Николоос айснаасаа болоод бүхэл бие нь чичирчээсэн гэдэг. Харин Шейн шин ус шүршигч авахар бол яваагүй. Тэрээр явсаар Мелонигийн гэрийн үүдэнд буулгачаад цааш яваад өгсөн. Шейн Мелонигийн гэрийн үүдэнд буулгаад юу ч хэлэлгүй давхиад явчихсан нь ийм учиртай байсан болж таарч байгаа. За Мелони охинтойгоо ярилцаж болж өнгөрсөн бүх аимшигт явдлын талаар сонсоод тэр дараа хүүхэд хамгааллын төвтэй холбогдсон хүүхэд хамгааллын газраас дахин Мелонитэй уулзаж ярилцсан. Гэхдээ бүр хамгийн дургүй хүрмээр зүйл нь хүүхэд хамгааллын газраас хөдөлшгүй нотлох баримт байхгүй тул бид юу ч хийж чадахгүй, үсээ муухан засуулсан нь хөдөлшгүй нотлох баримт болж чадахгүй гэсэн утгагүй хариултыг өгсөн байдаг. 10 хэдхэн настай өсвөр насны охиныг хэн нэгэн хүчээр барьж аваад үсээг нь хусж яхад тэр хүүхдэд ямар мэдрэмж төрж исэн бол гэтэл үүнийг нь хүүхэд хамгааллын газраас ердөө л үсээ муухан засуулснаас болж үүнийг хүчирхийлэл гэж үзэхэд хангалтгүй хэмээн тайлбарлсан. Хэдийгээр Мелонигийн биеийн дээр Шейн Никол хоёрт зодуулж авах үедээ авсан шарах сорив хөхрөлтүүд байсан хэдий ч үүнийг нь мөн л нотлох баримт болж чадахгүй хэмээн үзэж бидний талаас хийж чадах ямар нэг зүйл байхгүй хэмээн хүүхэд хамгааллын газраас мэдэгдсэн. За ингээд хүүхэд хамгааллын газраас юу ч хийхгүй байсан тул Мелони том хүү Тайлер, бага хүү Гавин нарыгаа өөр дээрээ авахын тулд чадах бүх зүйлээ хийж эхэлсэн. Ингээд бүтэн 6 сарын турш шүүх цагдаа гэж явсаар 2019 оны 11-р сард эцэст нь нэг юм шүүхээс Мелониг бага хүү Гавинтайгаа 2-7 хоног тутамд нэг удаа уулзж явах зөвшөөрлийг өгсөн байдаг. Мелони Гавинтай уулзах бүрд Гавин хизээж бусад хүүхэд шиг тоглож, наадаж, үсэрч хараадаггүй, чимээгүй л сууж идэг. Бараг юм ч ярьдаггүй байсан. Цаашлаад Гавин жингийн дутагдaltaй, хинч харсан маш туранхай, үеийнхнээсээ маш жижигхэн биетэй харагддаг. За Мелони Гавинтай уулзаж эхэлснээс хойш 3 сарын дараа буюу 2020 оны 2 дугаар сард Мелони нэгэн амралтын өдрөөр Гавинтай уулзсан ба энэ үед Гавины гидсэн дээр нь хэд хэдэн газар хөхөрчихсөн байгааг Мелони олж анзаарсан. Ингээд Мелони Гавины гидсэн дээрх хөхрөлтүүдийн зургийг нь аваад нотлох баримт болгон өөртөө үлдээсэн байдаг. Гэтэл яг яаж гэдгийг нь мэдэхгүй нөгөө аимшигтай Никол гэж хүүхэн чинь ямар ч байсан Мелониг Гавины хөхөрсөн гидсний зургийг нь авсан гэдгийг нь олоод мэдчихсэн. Ингээд Мелонигийн энэхүү үйлдэлд нь ууралсан Никол шүүх рүү худал өргөдөл гарган Мелоник Гавинд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг тул дахиж Гавинтай уулзуулахыг хүсэхгүй байна хэмээн заргалдаж эхэлсэн байдаг. За яг энэ үеэр харамсалтай нь ковидын хөл хорио эхэлж ихэнх хүмүүс гэрээсээ ажиллаж шүүхтэр хилэлцэгдэх бүх маргаан асуудлууд маш олон сараар хойшилж исэн үе. Тиймээс Николын гаргасан өргөдлийн дагуу шүүх хурал болох хүртэл Мелоник Гавинтай уулзахыг нь түр хугацаанд хориглосон. За Гавины нөхцөл байдалд санаа зовж исэн хүн ганцхан Мелони бол байгаагүй. Гавины явдаг сургуулийн кафетерия буюу сургуулийн хоолны газарт ажилладаг Жейн хэмээх эмэгтэй Гавиныг хэд хэдэн удаа бусад хүүхдүүдийн идж байгаад үлдэгдлээ хайсан хогийн савнаас хоол түүж идж байгааг нь олж харсан байдаг. Ингээд Жейн Гавин хүү гөрөвдөн өөрөө хуваасаа Гавины сургуулийнх нь хоолны картанд нь мөнгө хийх болсон. Гэтэл Гавины сургуулийн хоолны картанд мөнгө байгаа гэдгийг нь олж мэдсэн Никол маш ихээр уурлан Гавины сургууль дээр нь явж очиод сургуулийн захиргаатай нь уулзаж би хүүхдээ сургуулийн хоол идүүлмээргүй байгаа болохоор картыг нь цэнгэлдэггүй юм. Хэрвээ сургуулийн хоол идүүлэхийг хүссэн бол би картанд нь өөрөө мөнгө хийчихнэ. Гэтэл та нар дураараа хүүхдэд маань сургуулийн хоол идүүллээ хэмээн хил ам хийснээр сургуулийн захиргаанаас Жэнийг дахин Гавины картанд мөнгө хийхийг нь хориглосон. Энэ явдлаас хойш 2023 онд 5 дугаар ангид элсэн орсон Гавин хүү
сургууль дээрээ байх үедээ бусад хүүхдүүдийн өдрийн хоолыг хулгайлж идж байгаад баригдсан. Үүнийг нь мэдсэн Джейн болон Гавины ангийн бусад хүүхдүүд өдрийн хоолноосоо Гавинтай хуваах болсон бөгөөд бүгдээрээ хөөрхөн өдрийн хоолноосоо багыг аваад Гавинд өгцгөөдөг болсон байгаа. Ер нь бол Гавин маш олон удаа өвдсөн гэдэг нэрийдлээр хичээлдээ ирдэггүй байсан. Үүнийг нь анзаарсан Джейн хүүхэд хамгааллын төв рүү залхан Гавиныг хүчирхийлэл донд амьдрч ийж магадгүй шалгаад өгөөч хэмээн хүсэл тавьсан боловч хүүхэд хамгааллын газраас зөвхөн сургуулийн захиргаанаас л хүсэлт ирсэн тохиолдолд сурагчийн ар гэрийн байдлыг шалгана гэсэн утгагүй хариу өгсөн. Тиймээс Джейн сургуулийн захиргаа руу хандан Гавины талаар анзаарсан зүйлсээ болон түүний талаар маш их санаа зовж байгаа талаараа хэлсэн ба сургуулийн захиргаанаас бид нар энэ асуудалд санаа тавьчих нь чи санаа зовох хэрэггүй гэсэн хариултыг өгсөн боловч ямар ч өөрчлөлт гараагүй. За өдөр ирэх тусам Гавин хүүд санаа зовж эхэлсэн Джейн дахин хэд хэдэн удаа хүүхэд хамгааллын төв рүү залгасан боловч энэ нь мөн л ямар ч үр дүнд хүргээгүй байдаг. За гэтэл 2023 оны 8 дугаар сард Никол Гавиныг сургуулиас нь гаргаад гэрээр нь сургана гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь мэдээж Гавин хүүгийн хувьд аимшигтай мэдээ байсан гэдэг нь бол ойлгомжтой. Джейн болон Гавины бусад найзууд Гавиныг зөвхөн сургууль дээрээ байхдаа л өөрөөрөө байж ямар ч хүчирхийлэлд өртөлгүй тав тухтай байдаг гэдгийг нь мэднэ. Гэтэл Никол гэж энэ хүүхэн Гавиныг бүр сургуулиас нь хүртэл гаргаж иж санаа намарсан байгаа. За Гавин сургуулиасаа гарч гэрээрээ сурах болсноос хойш Гавинаас хинч ямар ч сурагч хэмээн сонсолгүй бүхэл бүтэн 1 жил өнгөрсөн. Хүүхэд хамгааллын газраас ч тэр сургуулиас нь ч тэр хинэн ч Гавиныг яаж юу болж энд нэг хүүхдийн хүчирхийллийн хэрэгээр шалгагдж байгаа гэр бүлд нэг хүүхэд өсөж тойрнож байгаа доо гэж нэгэн ч асууж сураглаагүй. За 2024 оны 7 дугаар сарын 9-нд буюу ердөө 1 сарын өмнө Шуурхай албаны 911 утсанд Николоос дуудлага ирсэн. Энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд Никол Скотт болон Шейн Питерсон нарын гэрт ирэх үед 12 настай Гавин хүү ямар ч хувцсгүй зөвхөн памперс өмссөн угаалгын өрөөний шалан дээр ямар ч ухаангүй байдалтай хэвтэж байгаа нь олдсон байдаг. Никол Шейн хоёр Шуурхай албаны ажилтнуудад тайлбарлахдаа Гавиныг хэдэн өдрийн турш бөөлжөөд бие нь өвдөж байгаад гинэт ухаан алдаж унаад одоо бол амьсгалахгүй байна гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Шуурхай албаныхан Гавин хүүг тэр дорн нэмлэгт авчирсан боловч бүх зүйл нэгэнт оройтсон байсан. Харамсалтай нь Гавин хүү эмнэлэгт ирсэн даруйда амьсгал хураасан байдаг. Гавиныг амьсгал хураасны дараа цогцыг нь шүүх эмнэлэг рүү илгээн задлан шинжилгээ хийж үзсэн бөгөөд Гавин жингийн дутагдaltaй, өсөлтөн зогссон, биед нь хоол тэжээлгэх ямар ч зүйл байгаагүй. Цаашлаад Гавин хоол тэжээлийн дутагдалд орсноос болж дотор эрхтнүүд нь ажиллагаагүй болсон гэсэн шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр ер нь бол 12 настай Гавин хүү үлсгэлэнгөөр нас барсан болж таарч байгаа. За ингээд мэдээж мөрдөгчөд мөрдлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өмнө нь Мелонигийн хилжээсэнчлэн Никол бүх унтлагын өрөөнүүдтэй хяналтын камер суйрлуулчихсан. Мелони Гавин хоёрыг юу хийж байгааг ажиглаад сууж идэг байсан. Николын энэхүү хяналтын камерын бичлэгнүүд мөрдөгчдөд тэрхүү гэрт ямар аимшигтай зүйлс болж исэн, хөөрхий бяцхан хүү 2 жилийн турш юу үзэж туулж ирснийг тов тодорхой харуулж өгсөн. Гавин өрөөнөөсөө гарах хориотой, хоол идэх хориотой, угаалгын өрөө ашиглах хориотой, ер нь л бүх зүйл нь хориотой, өдөржин өрөөндөө сойжлогдоод ямар ч хувцсгүй шалан дээр нөмрөх хүнжилж байхгүй хэвтэж идэг байсан. Шейн Никол хоёр Гавиныг 0 орохыг нь хориглоод түүнд нэг памперс өмсгчихсэн. Гавин тэрхүү памперсандаа хүнд болон хөнгөнөр бие засах ёстой. Үүгээрч зогсохгүй памперсыг нь сард ердөө л ганц 2 удаа л сольж өгдөг байсан байгаа. Гавины цогцсонд задлан шинжилгээ хийсэн эмч нарын хэлж байгаагаар Гавины өвцөг болон эмзэг эргэтэн нь тэр чихтэй өтгөн шингэндээ түлэгдээд арьс нь бүр хүрэхэд л зулгараад унж исэн. Мэдээж ингээд болоогүй Шейн Никол хоёр ууралсан үедээ хин нь Гавины өрөөнд орж Гавиныг зодож Гавинд уура гаргадаг. Цаашлаад Шейн Никол хоёр гэрэлснээс хойш Гавинаас 1 насаар дүү, 1 хүүхэдтэй болсон юм байлээ. Тэр хүүхдийн зураг Шейний ажлынх нь өрөөнд ажлынх нь ширээн дээр нь байдаг.
Шэйн үргэлж ажлынхандаа хүүхэдтэй хичнээн их хайртай талаараа болоод хүүхэд нь ямар мундаг хөөрхөн талаар байнга магтаж ярьдаг байсан. Тэр удаа ажлынх нь Шэйнийг ердөө ганц л хүүхэдтэй гэж боддог байсан байгаа. Шэйний найзууд нь хүртэл Гавин гэж нэг хүү тэдний гэрт нь амьдарч байгаа талаар юу ч мэддэггүй байсан. За энд өөр нэг зүйлийг дурдж хэлэхэд бидний мэдж байгаачлан Шэйн Мелани хоёрт Тайлер хэмээх нэг хүү байдаг да. Меланигоос 3 насаар ах хамгийн том хүү нь. Тайлерын хувьд энэхүү хэрэг дээр нэг их дурдгацж яригдаагүй. Учир нь Шэйн, Никол хоёр Тайлерт маш сайн ханддаг байсан. Тайлер бүх л хүссэн зүйлээ хийдэг, хүссэн зүйлсээ авахулдаг, хоёр дүүгээсээ тэс ондоо орчин нөхцөлд амьдарч ирсэн. Үүгээрс зогсохгүй Шэйн, Никол хоёр Тайлерыг дүүнрийгээ зодохыг маш ихээр дэмждэг байсан бөгөөд өө чи өөрөө л хүсэх юм бол энэ хоёрт юу хүсснээ хийж болно штэ гэж хэлдэг байсан. Харамсалтай нь Тайлер ч тэдний үгэнд орж Шэйн, Никол хоёртой хамт хоёр дүүгээ зодож өөрийн үгээр байлгаж хэрвээ хүссэн зүйлийг нь хийхгүй бол гартаа таарлцсан зүйлээрээ зодож цогтөг байсан байгаа. За ингээд 46 настай Шэйн Питерсон, 50 настай Никол Скотт, 21 настай Тайлер Питерсон нар хүүхдийн хүчирхийлэл үлдсэн, бага насны хүүхдийн биед хүнд хэлбэрийн гэмтэл хохирол учруулсан, санаатаагаар насан туршаагүй хүүхдийн амь насыг хөнөөсөн гэх мэт хэрэгүүдээр баригдаад хоригдчихсон. Яг одоогийн байдлаар шүүх хурлаа хүлээгээд шорон зууж байгаа. Энэ 3 этгээдийн шүүх хурал нь яг албан ёсоор хизээ эхлэх талаар тодорхой мэдээлэл одоогоор хараахан гараагүй байгаа. Энэ хэрэг дээр өөр нэг хачирхалтай зүйл нь гэвэл мөрдлөгийн явцад мөрдөгчд Николыг Меланигийн нэгэн адилаар марихуана хэрэглэдэг гэдгийг нь олж илрүүлсэн. Хэрвээ хүүхэд хамгааллын газраас хэдхэн удаа очиод хүүхдүүдтэй ярилцаад энэ хэрэг дээр илүү анхаарал хандуулж ажилласан бол Николыг марихуана хэрэглэдэг гэдгийг нь олж мэдээд хүүхдүүдийг тэр дорн Николоос тусгаарлах арга хэмжээ авах боломжтой байсан. Өмнө нь хэлсэнчлэн яг ижилхэн зүйлээс болж Мелани өөрийн хүүхдүүдтэйгээ 4 жил уулзаж чадаагүй, хүүхдүүдийн асрах эрхийг нь ч буцаа авч чадаагүй. Тэгэхээр ерөөсөө хаана ажиллаа хийдгүү гэдэг нь бол энэхүү хэрэг дээрээс маш тодорхой харагдаж байгаа. За энэхүү маш харамсалтай хэрэгээс болж Юта мужийн захиргааны газраас Юта мужид байрлах хүүхэд хамгааллын төвийг энэхүү хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайланг өөрсдрөө нь явуулахыг шаардсан. Ер нь бол энэ тохиолдолд хүүхэд хамгааллын төв нэлээд том асуудалд орж байгаа хэмээн шинжээчид үзэж байгаа юм билээ. Одоохондоо бол хэрэг шалгагдж байгаа тул эцсийн байдлаар ямар хүмүүс энэхүү хэрэгтэй холбоотойгоор хариуцлага хүлээж байгаа гэдэг нь хараахан тодорхой болоогүй байгаа. За өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэгтэй холбоотойгоор цуглуулж чадсан бүх мэдээллүүд маань гэвэл нэг иймэрхүү байна. Энэ хэргийн хувьд гэвэл бүр үнэхээр харамсалтай 2 хүүхэд маш удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртөж аимшигтай нөхцөл байдалд амьдарсаар ирсэн. За бүр үүгээр зогсохгүй энэ хэрэг дээр бол хүүхдүүд өөрсдөө бусад хүмүүсээс насанд хүрсэн том хүмүүсээс тусламж гуйж исэн, өөрсдөө ямар нөхцөл байдалд амьдарч байгаа гэдгийг холбогдох хүмүүст нь хүртэл дэлгэрэнгүй ярьж өгсөн. Гэхдээ хэн ч энэ хүүхдүүдийн төлөө арга хэмжээ аваагүй. Зүгээр л тэндээ өлсөөд үхэх гээд орхичихсан нэг юм сэтгэл өвдгөн маш харамсалтай хэрэг байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар ямар бодолтой байгаа өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Энэ удаагийн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очихулна шүү. Ингээд дараагийн 7 хоногийн мягмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.